Дуулал номын 30-ыг дахиад харъя. Өнөөдөр өөрийн залбирлаар бид нар уншсан байгаа. Оройны залбирлаар дахин хараад залбирлын цагийг гаргацгаая. За дуулал номын 30-ыг бүгдээрээ хамтаа уншицгаая. Эзэн та намайг дээш өргөсөн учраас дайснууд минь надаас болж баярлаагүй билээ. Таныг би өргөмжилнөм. Бурхан эзэн минь би тусламжгүй тань руу хашгирсан бөгөөд та намайг итгэсэн. Эзэн та амийг минь хүгсдийн орноос татан гаргасан намайг нөхрөө уруудуулахгүй тулд та намайг амьд үлдээсэн. Түүний ариун хүмүүсээ та нар эзэнд магтаалыг дуулж ариун нэрэнд нь талархал өргөхтөн түүний хилэн агшин зуурих таалал ивэл насан турших шүнд уйлан байж болох ч өглөөд баярын уухай ирдэг. Харин би амарлингуй байдалдаа би хизээч ганхгүй гэв. Тааллаараа өө эзэн та намайг уул мэт бат тогтоосон та нүрээ нуухад би твдэн. Эзэн тань руу би хашгирч эзэнд би гуйлтыг өргөсөн бүх нөхрөө уруудваас цус минь ямар ашигтай вэ? Тоос шороо таныг магтах уу? Таны итгэмжийг тэрэнд тунхлах уу? Сонсооч эзэн намайг нэгүсээч туслагч минь байгаач эзэн. Уй гашиг минь та бүжиг болгож эргүүлсэн та таарах хувцсыг минь тайлан баяр хөөргийг надад бүсэлсэн. Ингэсэн би дуугүй байлгүй сэтгэлээрээ танд магтаалыг дуулахын тулд болоо. Бурхан эзэн минь танд би мөнхөд талархна. Аамен. Дуулал номын 30 1-ээс 12 хүртэл уншлаа. 여호와 나의 하나님이여 내가 주께 영영히 감사하리이다. 아멘. Өнөөдөр бид нэрийн дуулал номын 30-ыг хараад итгэлийн тунхаг сэдвтэйгээр эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. За үгийг сонсохоос өмнө хэд хоног нэгд өдрөөс 3 дахь өдөр хүртэл 2 өдөр 3 хоногийн туршид Орсын залуучууд, Орос чуулганы залуучууд болоод ихэлсэн кемп хийсэн байгаа. За тэгээ сүүлчийн өдөр бол гэрчлэл болоод сонссон байгаа. За үгийг сонсоход бол тэр хүмүүсийн царайг харахад би бол ерөөсөө сайн ойлгож байгаагүй мөг мэдэхгүйсэн. Харин сүүлчийн өдөр бол тэр гэрчлэлийг сонсож байхад бол хүмүүс бол үгийг сайн ойлгосон байсан. Тэгээд аамен. Христийг сайн ойлгож за миний хувьд ч гэсэн үгийг дамжуулаад миний хувьд ч гэсэн маш их ивэл авсан. Би энэ номлыг болоод би хурааж аваагүй ч гэсэн бус хүмүүс бол хурааж авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ үгийг бол дахин сонсох хэрэгтэй. Өнгөрсөн эзний өдөр би та бүгдэд номлол та нар сонссон байгаа. За би бол цуврал хичээл гэж хэлэхгүй. Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн эзний өдрөөс эхлээд позер хэдэн 7 хоногийн туршид бол би энэ номлолоороо дамжуулаад энэ зургийг бол би болохыг хүсэж байна. За энийг бол сайн мэдэж байгаа хүмүүсийн зүрх сэтгэл дотор юу яриад байгааг бол ойлгох байхаа. За тэгэхээр энэ бол цуврал номлол биш ч гэсэн гэхдээ бүгдийг үгийг сонсохын бол ямар утгатай энэ үгийг номлоод байна, яаж угсраад байна гэдэг талаар та бүгдийг сайн ойлгон бодохыг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд бол яриагүй номлоогүй номлоо бол би залуучуудад номлосон байгаа.
өнгөрсөн 7 хоногоос эхлээд 3 дахь 5 дахь өдөр үүрийн залбирлаар дамжуулаад би номлолыг бол номлох болно. Маш их хэвэл авахыг хүсэж байна. За өнөөдөр үгийг харах юм бол бидний болов сайн мэддэг үг байна. Энийг бол бид нар өнөхөр сайн мэдээний магтаалаар дамжуулаад маш их сонссон байгаа. 5 дуулал номын 35 дээр түүний хилэн агшин зуурих таалал ивэл насан туршийнхаа гэж хэлсэн. Амен. Түүний тэгээд шүнд уйлан байж болгоч өглөөд баярын уухай ирдэг. Амен. Дуулал номын 35. Тэгэхээр би энэ үгийг хараад өнөөдөр бид нар мөн магтаалаа. Бид нар магтлаа. Үнэхээр Давид шиг бид нар бүжиглээд гэж магтсан сая. Тэгэхээр үнэхээр Давид хаан бол бидний сайн мэддэг хаан байгаа. Тэгээд Библийн үгэн дээр бол Давидын талаар маш их бичсэн. Давидын итгэл. Давид шиг үнэхээр ийм гэм нүгэл хийсэн хүн байна уу? За тэгээд өөрийнхөө улс үндэстнийг бол яаж удирдах байсан талаар Давидыг бол эхнээс нь эцэс хүртэл бид нар 40 жилийн хугацаанд түүний амьдралыг бол харж түүнд үйлчилж байгаа үйлчлэл мөн хаан болж тэгээд бүхий л хийсэн зүйлүүдийг харах юм болвол энийг бид нар дүгнэх боломжтой байна шүү дээ. Тэгээд түүний итгэлийг ч мөн харах боломжтой байна. Харин Давид хааны амьдралыг бид нар харах юм бол за би өөрийн залбирлаар та бүгдэд хэлсэн Давид энэ хааны амьдралыг харах юм бол үнэхээр энэ дуулал 35 бол Давидын хувьд бол таарахгүй шүү дээ. Давидын хувьд болохоор хааны тослогоог авсан хэрнээс 심하지만 좀 그 정도였습니다. 다른 형들은 다 장군들이니까. За тэгээд Давидын ах нар бол бүгд бааtruуд байсан. За тэгэл тэр Йохвагийн тэр цэргүүд байсан. Харин Самуэль ирээд хүндэтгэл мөргөл өргөж Давидын бүх Исегийн бүх хүүхдүүд ирэхэд бол Давидаас бол бусд нь бүгд очисон. Хоноо хариул гэж хэлээд за тэгээд Самуэльтай уулзахыг хүссэн боловч Давидын хувьд бол уулзах чадахгүй байсан. Бурханд хүндэтгэл мөргөл өргөхийг хүссэн боловч мөргөж чадахгүй байсан шүү дээ. Тэгэхээр Давид хааны амьдралыг харах юм бол үргэлж ийм зүйлүүд байсан төгөр зогсохгүй. Тослогоо аваад тослогоо авсан ч гэсэн хааны тослогоог авсан ч гэсэн Юда, Беньямин хоёр овгийн хаан байснаас биш 10 овгийн бол хаан байгаагүй шүү дээ. Энд бол 7 жилийн хугацаанд бол хаачилсан бөгөөд хаан болохоос өмнө түүний хувьд бол Саул хаан түүнийг алахыг хүсэж хөөж байсан. Түүний Мика Саул хааны охин түүний бол эхнэр байсан. За тэгээд тэр Саул бол Давидыг алахыг хүсэж байхад сүүлдээ Давидыг зүхтахад Михалыг бол өөр хүнд бол эхнэр болгон өгсөн шүү дээ. Тэгэхээр Давид хааныг харах юм бол маш их тэр амьдралд нь хэцүү зүйлүүд их байсан шүү дээ. Үнэхээр Давид хааны хувьд бол тэр амар тайван үе бол байгаагүй. Сайн найзаа хүртэл алдсан, өөрт нь туслах, өөртөө хамтрагчийг бол тэр алдсан Амалек хүмүүс ирээд өөрийнхөө тэр бүхий гэр бүл болон тэнд байсан цэргүүдийнх нь эхнэр хүүхдүүдийг хүртэл бүгдийг Амалекч бол эслээд аваад явсан шүү дээ. Гэтэл өөрийнх нь доор байсан тэр 300 цэргүүд бол Давидыг алъя
гэсэн тийм аюултай нөхцөл байдал орж байсан мөн түүгэрч зогсохгүй хаан болсны дараа түүний хувьд бол буруу зүйл байсан. Тэрний хувьд бол алдаа гаргасан Абсалом 아들과 자기의 딸 관계에 그냥 어지러운 관계가 또 그런 болон түүний хүү охтуудын хооронд бол нэлээд бас хүчирхийлэл байсан. Абсалом өөрийг алахыг хүсэж байна. Өөрийнх нь хүү үг бол алагдаж байгааг Давидын хувьд харж байна. Сүүлдээ Давид зүгтаахад бол Пинамин хүн Исмэр гэдэг хүн болохоор Шем гэдэг хүн болохоор ерөөсөө чулуу шиdən харааж зөхөж байсан. Чи бол өгсөн нохотой адилхан гэж юм байсан шүү дээ. Давидыг зүгтааж явхад тэгээ Давидын амьдралыг харах юм бол түүний хувьд тэгж амар тайван бодвол байсан удаа байгаагүй бөгөөд сүүлд бол Соломон хааныг хүртэл бол мөн л бас хуваагдан бас л хэцүү байсан. Харин өнөөдрийн үгийг бүгдээрээ сайн харах юм бол ийм хэцүү итгэлийн амьдралаар амьдарч байсан Давидын хувьд бол миний итгэлийн амьдралын хувьд насан туршдаа хэцүү байлаа. Хорон болгонд бурхан надад тусалж байдаг гэж хэлэхэд бол энэ магтаал байсан. Харин 5 дээр юу гэж байна гэхээр эсэргээр хэлж байна шүү дээ. Төвний хилэн агшин зуурах гэж хэлсэн. Гэхдээ таалал эвэл нь насан туршихаа. Амен. Амен. Би энэ ишлэлийг харахтаа Давид хаан бол өөрийнх нь итгэлийн үг байсан. Хэцүү байна уу, хэцүү биш байна уу, түүний амнаас юу гарч байна вэ гэхээр түүний хилэн агшин зуурих таалал эвэл насан турших шүн уйлсан ч гэсэн өглөө бодвол заавал баярын уухай иртээ гэсэн тэр бат итгэлээр зогсохгүй итгэлийн тунхаг хэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа харамсах үе, зүгхөх үе, хэцүү асуудал ирэх үеуд байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бидний амнаас бол маш олон зүйлүүд гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэн бас би яагаад тэр үед ийм үгийг хэлвэ гэж бодох үеуд ч байсан. Яагаад тэгэхээр тэгж бол хэлж болохгүй байхад. Тэгэхээр бид нар Бурхны өмнө Бурхан бидний хэлж байгаа зүйлийг харж бидний ярьж байгаа үгийг сонсдог. Ром номын 10 дээр хэлдэг шүү дээ. Бид нар зүрх сэтгэлээрээ итгэн амаараа болвол хэлхийг. Тэгэхээр бидний амнаас гарч байгаа үг гэдэг нь маш их чухал үг учраас Бурхны өмнө хэлж байгаа тэр үг болгоны Бурхан бол хүлээн авч байна шүү дээ. Тэгэхээр бид нар ямар үнэхээр энэ амаараа ямар үгийг хэлээд байна гэдэг нь маш их чухал. Тэгэхээр энэ бидний амнаас гарч байгаа үгийг Бурхан болоод амнаас гарсан үгийн дагуу ажилдаг Бурхан учраас Давид хааныг харахад маш хэцүү асуудлууд байсан ч гэсэн үргэлж Давид хааны талаар бид нар ярихдаа юу гэж байна гэхээр Бурхны зүрх сэтгэлд нийцсэн хөөн гэж хэлсэн. Энд бол хэдэн жилийн туршид бол хаадууд олон гарсан ч гэсэн Давид хаанаас болж би чамайг бол Давид хаанаас болж Давид хааныг бодан би та нарыг тэгж байна, ингэж байна гэж хэлж байсан бөгөөд Давид хааны тэр итгэлийн амьдралыг болоод Бурхан хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бидний хувьд Христэд итгэдэг бидний хувьд бол амнаас гарч байгаа үг гэдэг нь маш их чухал бөгөөд бидний амнаас юу гарах хэрэгтэй байна. Тэгэхээр бидний амьдрал дотор хэцүү асуудал байсан ч гэсэн энэ бол бидний амнаас бол маш их чухал хүчирхэг зүйлүүд гарах хэрэгтэй. Давид хаан болвол маш их гүнзгий бодохдоо асуудал байна уу, байхгүй байна уу, би Бурхны асуудал байна уу, байхгүй байна уу, би Бурхны гар доор байгаа учраас би миний хувьд бол амар тайван гэсэн зүрх сэтгэлтэй байсан. Дуулал номын 23, дуулал номын 30 уншсан ч байна. Дуулал номуудыг бид нар унших тусам Давид хаан гэдэг маань юу ярьж хэлээд байна гэдгийг бол бид нар харах боломжтой. Тэгэхээр бид нар итгэлийн үгийг бол сурах хэрэгтэй. Амен. Дагаад хэлэхгүй юу? Хийж чаднаа. Амен.
수 있도록 хийж чаднаа. Амен. 믿음의 고백을 배워야 됩니다. 저도 이걸 Итгэлийн тунхыг 읽으면서 бид нар сурах хэрэгтэй. Би энийг уншиж бол ойлгож байна. Үнэхээр 말만 гайхамшигтай хэлж байна. Энэ бол зөвхөн үг хэлээд зогсохгүй. 이런 고백을 Ийм гайхамшигтай үгийг Бурхан яаж хүлээж авч байна гэхээр Давидын үгээр зогсохгүй. Давидын амс гарсан үгээр Бурхан бол тэмдэглэн үлдээсэн бөгөөд Бурхан бол Давидын тэр хэлсэн үгийг хүлээн авч байна шүү дээ. Тэгэхээр бид нар Бурханы өмнө итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Сургаалт төгс 18:21-ийг уншъя. Хэл гэдэг амьлуулах бас өхүүл хүчтэй хэн үүнд дурлан үр жимсийг нь хүртнэ. Амен. 너희 골세에 달렸나니 혀를 세기 좋아하는 자는 그 열매를 먹으리라. 아멘. Амен. 그래서 여기에는 죽고 사는 것이 혈. Сургаалт төгс 18:21 дээр хэл гэдэг амьлуулах бас өхүүл хүчтэй хэн үүнд дурлан үр жимсийг нь хүртнэ. Амен. 여러분 우리 언어를 바꿉시다. Тэгэхээр бид нар энэ хэл яриагаа солих хэрэгтэй. Амен. 믿음의 언어. Итгэлийн яриа, итгэлийн тунхаг, 믿음의 고백하면서 итгэлийн үгийг бид нар ярьж бидний амнаас гарч байгаа тэр хүчрхэг үг. Тэгэхээр энэ дээр юу гэж байна? Хэл гэдэг амьлуулах өхүүл хүчтэй гэж хэлж байна. Яаков ном дээр болохоор хэл шиг муу зүйл үгүй гэж хэлсэн тэр хэл гэдэг маань 다른 짐승이 무슨 소리를 내든 상관없어요. өөр амьтад бол ямар дуу гаргасан ч хамаагүй харин бидний хэл гэдэг маань бидний сүнснээс гарч байгаа үг учраас тэгэхээр энэ хэллээ яриагаар гарч байгаа зүйлүүдийг болвол Бурхан бол нэгдүгээр сонсож тэр бидний хэлсэн үгийн дагуу Бурхан ажилдаг учраас бидний зүрх сэтгэл би яаж итгэж байна гэдгийг бол бид нар бодон хийж үйлдэн өнгөрсөн хугацаанд би та бүгдэд номлосон байгаа. 12 жилийн туршид цус алддаг байсан өвчтэй эмэгтэйн талаар номлосон. Түүний дотор бодож байсан зүйлүүд юу байсан бэ гэхээр олон зүйл ботсон. Би ингэж байгаад үхэн байна. Энэ өвчин хэцүү өвчин байна. Маш олон эмч нарыг болоод хайж очиод хамаг бол төрөнгөө өгөөд сүлдээ болоод эмчилгээ авч чадахгүй. Харин түүний хувьд ямар зүйл бодож байна вэ гэхээр тэгэхээр түүний хувьд бол сонсох хэмжээний чанга бодож байсан баха. Би үнэхээр түүний хувцсны хормой төрөх юм бол би итгэрнэ. Амен. Гэсэн бид нарт ийм гайхамшигтай бат итгэл байх хэрэгтэй. Би Бурханы өмнө хүндэтгэл мөргөл амжилттай өрөх юм бол Бурханы гайхамшигтай Бурханы гайхамшигтай алдаршуулна. Би Бурханд өргөн би Бурханд үйлчлэх юм бол миний амьдрал дээр түүний тэр ивэл ерөөл насан туршийнхаа гэсэн тэр бат итгэл байх хэрэгтэй. Тэгж бол бид нар хэлэх хэрэгтэй. Амен. За би үхлийг хэлж байна уу? Өвдөж байна. Тийм өвчин байна, ийм өвчин байна. Тийм миний хувьд зовж байна гэж хэлээд байх юм уу? Аль эсвэл би итгэрсэн. Би бол эмчлүүлсэн. Амен. Гэсэн тийм бат итгэлтэй байх юм уу? Би бол үргэлж ингэж залбирч байдаг. Би залбирлаад зогсохгүй. Би бол тунхалдаг. Би амаараа бол би хэлдэг. Энэ бол итгэлийн тунхаг. Миний зүрх сэтгэл дотор өөр бодол үзэл зөндөө байна. Нэг самбраагүй байна. За тэгээ миний зүрх сэтгэл дотор бол ингэж мэдрэхгүй юу ч байдаг гэсэн би бол хэлдэг. Яагаад тэгэхээр эзний үнний үг Бурхны хүч чадалтай үг учраас амен, амийн үг учраас, үнний үг учраас энийг бол бид нарт хэлснийхээ дагуу бид нар давтан хэлэх хэрэгтэй амен. Тэгээ энэ удаа бол Оросууд хүүхдүүд бол гэрчилсэн. Тэгээ би үгийг бол дамжуулсан.
러시아 청년으로서 За Орос хүүхдийн хувьд бол тэгж найз нар ингэж хэлдэг гэн. Яхаар тийм сүм чуулганд явдیں۔ Тийм сүм чуулганд явхад мөнгө өгөх юм уу? Ямар нэгэн тийм эмчилгээ хийж өгдөг юм уу? Том сүм чуулган юм уу? Ямар чуулган мөнгө өгдөг юм уу? Тийм юм өгдөг юм уу? Тусламж өгдөг юм уу? Юу өгдөг ингээл ямар нэгэн тийм зүйл байна уу гэж асуугаад байдаг. Яхаар тийм сүм чуулганд явдгийг гэж асуугаад энийгэд байдаг гин. Харин энэ залуучуудын 캠пээр дамжуулаад түүний ойлгож байгаа зүйл нь бол 제대로 들었네. маш их зөв ойлгосон байсан. 받는 것이 비교할 수 없다. Тэгэхээр бидний энэ Бурханаас хүлээж авч байгаа энэ амийн үгийг бид нар болвол үнэхээр юутай ч харьцуулахын аргагүй үнэхээр агуу ирүүлийг бол авсан. 진짜 제대로 배워. За тэгээд уйлаад бол ярьж байсан. Тэгээд үнэхээр ивэлийг бол авсан байсан. Харин энэ ертөнцийн хүмүүс бол биднийг хараад инээж биш дээ. Та нарт энэ сүм чуулганд яваад болж байгаа юм байгаа мó байхгүй мó? Давидын хувьд ч гэсэн тэгж бодож байсан. Хүмүүс Давидыг бол тэгж харж байсан баг. Харин Давидын хувьд бол төвний ивэл насан туршихаа гэж хэлж байна шүү дээ. Миний амьдрал дотор амен. Миний сүнсээ хүчтэй бай гэж бол хэлж байна. Харин Бурхан гайхамшигтай ажиллаж байна. 또 구절을 많이 읽었지만 마태복음 12장입니다. 마태복음 12장. Матай номын 12-ыг харъя. 마태복음 12장 34절부터 37절입니다. 마태복음 12장 34절부터 37절입니다. 독사의 자식들아 너희는 착하니 Матай номын 12-ийн 34-өөс 37 хорт могон удмаа та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бэлхлаар ам ярьдаг сайн хүн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн муу баялгаас муухайг л гаргадаг. Би та нарт хэлье, бодлогогүй хэлсэн үг бүрийн хөдлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвдгөдөн мөн үгсээрээ яллагдах болно. За энэ дэр дистралыг харъя. Эзэн чиний амнаас гарч байгаа үг маш чухлаа гэж хэлж байна. Тэгэхээр чи нэгт нь бол өөрийнхөө амнаас гарсан үгээр шүүгдэн. Тэгэхээр бидний амнаас гарч байгаа үг бол зөвдгөгдөн мөн үгээрээ яллагдана. Тийм хүчтэй байх нь байна шүү дээ. Би эзний өдөр та бүгдэд номлосон тэр итгэл гэдэг маань ямар эрхэм намтан чухал зүйл юм бэ? Би итгэлтэй байна гэх юм бол би Бурхныг илчилж болох мэрэгэн ухаан байна. Бурхны хаанчлалыг харах тэр нүд байна. Итгэл гэдэг маань надад Бурхны өгсөн тэр гайхамшигтай эрүүл. Амен. ертөнцийн энэ материалыг зүйлс эд хөрөнгөө даван гараад надад бол итгэл байна гэх юм бол надад гайхамшигтай хүч чадал эрх мэдэл байна шүү дээ. Тэгэхээр эзэн энэ үгэн дээр юу гэж хэлж байна? Чи амаараа юу ярьж байна? Чи яаж ярьж байна? Чи сайн зүйлийг ярих уу? Эсвэл муу зүйлийг ярих уу гэж хэлж байна. За сайн хүн сайн баялгаас сайныг л гаргадаг. Амен. Муу хүн муу баялгаас муухайг л гаргадаг. Амен. Тэгэхээр миний амнаас гарч байгаа үг ямар үг гарч байна вэ? Ямар зүйл яриад байна вэ? Хэрвээ миний амнаас жинхэнэ амийн үг гарахын болов шалтгаан нь миний дотор аль хэзээний тэр амийн үг бэлхэм дүүрэн байгаа учраас хэлж байна. Тийм болохоор эзэн та нарын хэлснийг би хүлээн авч та нарын хэлсэн үгийн дагуу та нарын итгэлийн дагуу болно. Амен. Дахиад харъя. Эзний өдөр би та бүдд хэлсэн Есүс итгэлийг хайсан. Хэрвээ өвчтөн хүнийг хайсан бол Есүсийн нэр нь төгсгөл байхгүй. Хаашаа ч явсан өвчтөн хүн зөндөө байна шүү дээ. Өвчтөн хүнийг бол хайсан биш, итгэлийг хайсан. Ядуу хүнийг хайсан биш, итгэлийг хайсан. Ядуу байсан ч итгэлтэй байна уу? Тэгэхээр хин ч гэсэн итгэлийн хүнийг бол хайж байсан. Есүс итгэлийг хараад гэж хэлэхэд яаж итгэлийг харсан бilé? Түүний хийж байгаа үйлдэл болон хэлж байгаа үг байна.
너희는 내가 이걸 할 줄 믿느냐? Чи намайг энийг хийж чадна гэдэгт итгэж байна уу? Тийм ээ, итгэж байна. Амен. 그 사람에서 어떤 Тэр 말이 хүний 나오냐에 амнаас 따라서 ямар үг 예수님께서 гарна 그 тэрнээс 믿음으로 шалтгаалаад түүний 너의 итгэлийг харж чиний итгэлийн дагуу болгоё гэж хэлсэн. Болвол энийг бол хооронд нийлүүлж харах хэрэгтэй. Чиний итгэлийн дагуу чиний хэлсэн үгийн дагуу болно. Амен. Амен. 다 같이 따라하세요. Дагаад 너의 хэлэхгүй 믿음대로 юу? Чиний 너의 итгэл, 고백대로 чиний хэлсэн үг. 아멘. Амен. Үгийн дагуу болно. Тэгэхээр энийг бол хамт харж байна. Хэрвээ зүгээр байсан бол Давидын удам Есүсээ гэж бол тэр сохор хүмүүс орилж байсан шүү дээ. Хэрвээ зүгээр байх юм бол орилохгүй байх юм бол надад туслах бах. Надад туслах бах. Эзэн намайг харсан харах бах. Харах бах. Гэж зүгээр байгаад ах юм бол болохгүй юм шүү дээ. Харин Давидын удам Есүсээ надад туслаач гэж бол орилж байна шүү дээ. Тэгж хашгирсан. Тэр сохор хоёр хүн бол тэгээд тэр үед бол тэгж хашгирч байсан хүн бол байгаагүй. Харин Падимеон бол хашгирч байсан. Христэд итгэдэг хүмүүс маш олон байна. Хэдэн хүмүүс жинхэнэ орилж байна. Хэдэн хүн жинхэнэ Бурхны өмнө итгэлээ харуулж байна. Итгэл миний зүрх сэтгэлийг Бурхан мэдэж байна. Үгүй ээ. Хүн дээр юу гэж хэлж байна гэхээр бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Чи үгсээрээ зөвдөгтөн мөн үгсээрээ яллагдана. Тэгэхээр ихэнх хүмүүс миний зүрх сэтгэлийг Бурхан мэдж байгаа юм чинь гэж хэлээд байдаг. Бурхан бидний зүрх сэтгэлийг мэднэ. Гэхдээ бид нар эзний өмнө байна. Эзэн миний зүрх сэтгэлийг мэдж байгаа юм чинь. Тэгээд зүгээр суугаад байх юм бол юу болох нь вэ? Эзэн бол тэн дээр ажиллах боломжгүй. Харин нэгэн бидний хэн нэг нь гараад эзний өмнө эзэм та надад туслаач гэж хэлэхэд түүний итгэлийг харж үйлдэнэ гэдгийг хэлж байна шүү. Түүний итгэл, түүний хийж байгаа үйлс энэ хоёрыг бол нэг болгож хараад түүний дотор итгэл байгаа учраас түүнийг гаргаж ирэхэд түүнийг хараад тэгэхээр бид нар ч гэсэн бидний залбирал, бидний итгэлийн тун гэдэг маань амнаас нь байнга л гарч явах хэрэгтэй. Үгээр дамжуулаад дагаад хэлэхгүй юу? Хийж чаднаа. Надад хүчийг өгч түгээр би бүгдийг хийж чаднаа. Амен. Бүх зүйл бүлийг бид нар хийж чаднаа. Амен. Би үнэхээр идэрсэн. Амен. Эзний шарахаар би идэрсэн. Амен. Тэгэхээр энэ дотор бидний толгойн дотор бол ерөөсөө маш олон бодол байгаад тэгээд байгаа юм биш. Харин эзэн юу гэж хэлж байна гэхээр сайн сүнслэг зүрх сэтгэлтэй хүнээс гарч байгаа тэр зүйлийг Бурхан хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ жинхэнэ сүнслэг хүч чадлаар гарсан тэр үг гэдэг маань маш их чухал зүйлийг болвол үлддэг. Тэгэхээр энэ үгийг хэлэхэд бол сонсож байгаа хүмүүст хүртэл маш их нөлөөтэй байдаг. Итгэлийн үг гэдэг маань. За тэгэхээр энэ сүнслэг хэл яриа сайтай хүн болвол сайн мэдээ дамжуулахдаа сайн байдаг. Харин сүнслэг тэр хэл яриа байхгүй хүн бол сайн мэдээ дамжуулж чаддаггүй. Харин сүнслэг тэр гайхамшигтай хэл яриатай хүн бол дагалдагч нар бэлдэх боломжтой. Харин сүнслэг хэл яриа байхгүй хүмүүс бол юу ч хийх боломжгүй. Дагалдагч бэлдэх боломжгүй, үр жимс гаргах боломжгүй. Тэр хэмжээгээрээ тэгэхээр бидний энэ үхэл амьд гэдэг маань энэ хэлтэй холбоотой. Тэгэхээр бид нар хэлнийхээ үр жимсийг бол эднэ гэдгийг хэлж байна. Тэр үр жимсээр бид нар бэлхэм дүүрэн байх хэрэгтэй. Тэгэхээр бидний амьдрал дотор хэрвээ Давидын хувьд миний амьдрал дотор би одоо яаж амьдарч байна гэх юм бол түүний амнаас гарч байгаа зүйл бол байнга сөрөг муу зүйл гарах байсан баг. Харин өөр зүйлийг бодохгүйгээр бид нар бол миний дотор юу байна? Үг байх хэрэгтэй. Миний дотор юу байх ёстой вэ
гэхээр жинхэнэ сүнслэг эзний амийн үг байх хэрэгтэй. Тэр сүнслэг үг миний дотор байх юм бол бидний амаар дамжуулаад тэр бурхны амийн үнний үг бол гарч ирнэ. Тэгэхээр тэр үгийг бид нар хэлэхдээ эзэн болвол түүнийг зөвхт гэж хүлээн аван бурхан болвол тэр хүн дээр гайхамшигтай ажиллана. Амен. Тэр Имануэль чуулган итгэлийн Монгол ахын дүүс та бүгд бурхны гайхамшигтай ажлууд болон бурхны гайхамшигтай сэргэлт бурхны хүсэж байгаа тэр ажлууд маш их байгаа учраас бид нар бол энийг биеэрээ үзэж мэдэн итгэлийн үг бол бидний амнаас байн гарч явах хэрэгтэй. Пастраасаа эхлээд энгийн итгэгч нараас эхлээд бол итгэлийн тэр гайхамшигтай үгнүүд бид нар бол хийж чадна. Бид нар бол хийж чадна. Бүх зүйл биелэгдэнэ гэд бид нар бол амаараа байнга тунхалж байх хэрэгтэй. Амен. 다시 한번 보시겠습니다. 5절 다시 한번 Дуудал номын 35-ыг дахиад харъя. 잠깐이요 그 은총은 평생이로다 저녁에는 우림이 기숙할지라도 Дуулал номын 아침에 35 түүний хилэн агшин зуурах 아멘 таалал эвэлэн насан турш их шөндөө уйлж байж болох ч өглөө баярын уухай ирдэг. Амен. Тэгэхээр ямар ч асуудал байсан ч гэсэн Христэд итгэх та бид бүгдийн хувьд бол ийм үг бидний амнаас гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд хэцүү зүйл байна. Өөрчлөгдөнө. Тэгэхээр энд бол ямар нэгэн асуудал бий болоход бурхны хүч чадал дотор бид нар бол баяр хөөртэй байх хэрэгтэй. 11 дээр 춤이 되게 하시며 나의 벼옷을 벗기고 ингэсэн нь би дуугүй байлгүй сэтгэлдээ танд магтаалыг дуулахын тулд болоо бурхан эзэн минь танд би мөнхөд талархна гэсэн итгэлийн тунхаг бид нар байн хэлж явах хэрэгтэй. Эндээс бүх зүйл эхэлж байна. Бид нар 무슨 일이 이루어지게 ямар нэгэн зүйлийг бий болтол хийх ажлыг хийх хүртэл хүлээх биш. Тэр болол бидний үр жимс биш. Харин тэр зүйлийг бид нар бий болохоос өмнө бид нар үгээрээ тунхлаж итгэлийн үгийг бол тунхлаж байх хэрэгтэй. Миний дотор сайн сайхан зүйлүүд байгаа учраас бид нар бол байнга үгийг бол тунхлах хэрэгтэй. Амен. Тэр үг миний итгэлийн үг байж 예언입니다. иш үзүүлэг. Энэ бол урдчилж хэлнэ гэдэг маань иш үзүүлэг гэдэг маань 알아맞혔기 때문에 ямар нэг зүгээр тааж хэлж байгаа үг хэлж байгаа маш иш үзүүлэг гэдэг маань би 말씀을 알고 энэ үгийг мэдэн бат итгэлтэй байж би тэрийг үгээрээ амаараа хэлнэ гэдэг маань энэ бол иш үзүүлгээ. Тэр иш үзүүлэг бидний амьдрал дээр бүрэн хийгдэхийг хүсэж байна. Хамтдаа залбирцгаая. Эзний заасан залбирал 다 같이 주의dom을 하시겠습니다. хамт эзний заасан залбирал тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай